Миний нэг амар сони юм байдаг байхгүй. За. Амьдрал тохиолдсон юм. Сэрсэр салхи гэдэг кино. Ер нь миний ингээд амьдрал хувь тавилан ингээд зурагдсан юм шиг яг болох хэвээр юм болдгоороо болж байгаа юм шиг эсвэл юм бурхан заавал ингэж юмыг гоё ингэж өгж очруулдаг юм шиг санагддаг байхгүй. Сэрсэр салхи гэдэг киног та үзег бах та. Би арай үзэж юм. Сэрсэр салхитэй хаанаас үзэж болох юм бэ? Одоо Вүүдэр л байгаа. Тийм үү? Вүү нэг манай кинотой хамтарч ажилласан болохоор одоо манай кино Вүүдэр л байгаа. Вүүгээс үзье. Тэгээд манай кинон дээр манай хуршаалын өвөө маань өнгөрдөг хэсэг байдаг байхгүй. Би хуршаалынхаа өвөөтэй айгуу татна. Аав ээж нэг гэрийнхэнтэйгээ гэхээс илүүгээр хуршаалынхаа өвөөтэй нэлээд татна. Айгуу татна. Тэгээ манай хуршаалын өвөөгийн төрсөн хүүн нэлээд гусдаг, нэлээд жоохон буруу гараар явцсан хэцүүх нөхрөөдөг байхгүй. Тэгээд сүүлдээ бүр киноныхоо төгсгөл авцаага манай киноны манай хуршаалын өвөө өнгөрдөг байхгүй. Тэр хэсэг амар. Би тэгээд нэлээд тэр өдөржингөө нэлээд жоохон хэцүү байж байгаад он гардаг үед би гэрлэгөө ингээд гудамжаар алхаж идэх байхгүй. Тэгсэн чинь манай хуршаалын өвөө ингээд зөрөөд өөдөөс алхаж идэх байхгүй. Тэгснээ ингээд нэг амандаа үг хэлээд байгаа байхгүй. Миний хүү 1000 нүг наслаг, миний хүү ингээд хийх гээд тэгснээ сүнсний хоод алхаад өнгөрч байгаа байхгүй. Би болохоор нэг бөө болохоор сүнсийг харчиж байгаа байхгүй. Тэгээд би шууд мэдчихэд шууд гүгээд очсон чинь өнгөрцөн байдаг байхгүй. Орон дээр. Ингээд хаалгаар ороод ирсэн чинь өнгөрцөн. Тэгээ нөгөө талынх нь орон дээр хүүхдэн тасраад унтсан. Тэгээ би өвөө гэдгсэн чинь сэрэхгүй. Яг тэр миний амьдрал дээр тохиолжсэн байхгүй. Яг амьдрал дээр. Бодтоор. Би аав ээж хоёртойгоо цуг манай гэр Американд дэнждэг байхгүй жоокгүй. Тэгээ тэнцээ амьдардаг байжгаад би нөө манай өвөө эмээ хоёр Баянзүрхийн товчоонд амьдардаг байсан. Хашаа байшинтай. Тэгээд гол ормоор санагдаад өвөө эмээ хоёр дээр очмоо санагдаад аавч өөрт хэлдэг байхгүй амралтын өдрөөс тэгээд Баянзүрхийн товчоо яваа би гол ормоор өвөө эмээр дээр очие. Тэгсэн чи бит хоёр амарлаа. Чи Баянзүрхийн автобуснаас явчих цаана сэргэлэн манай үеил гээд байдаг. Тэгээд за гээд тэгээд би автобустад явбаа ингээл үжиж автобустай ингэж явсаар байгаа л хашаа нүүдэн дээрэл манай байшин хойно урталт манай гэр байдаг гэсэн байхгүй. Тэгээд шууд хашааны хаалгаар орол уртлын гэр рүү орсон чи сэргэлэн манай үеил зургт өвтчихсэн байхгүй. Тэгээд юу хийж байгаа юм чи гэдгсэн чи зургт үзэл өвтчихсэн. Тэгээд гол орё амар халуун байна энэ өдөр өөгд очиж сэрэж гэдгсэн чи хойшоо бит хоёр сэргэлэн хувцас өмсөд хойшоо гэр рүү орсон чи өнгөрцөн байсан байхгүй. Яг очоод өвөө босын хар халуун доод халлаа маллаа надад хэлсэн чи сэрдгүү. Хөөе өвөө гэсэн чи сэрдгүү. Өвөө гэд хидж дуудав сэрдгүү. Тэгээд нэг хар ухаанаар очоод амьсгалын үзтгэл юм байлээ л тэгэж амьсгалахгүй байхгүй. Тэгэд гарнаас нь барьсан чи амар хөтөн зөө. Нэлээд хөтөн. Тэгээ шууд бүр дотор амар сонир болоод бүр шууд уйлал гарч гүгээл аав руу залгал аав гэдгсэн чи яасан гэдгсэн чи өвөө амар сонир болчлоо гэдгсэн чи юу хуцаад байгаа чи яасан гэдгсэн чи мэдхгүй өвөө амар сонир болчлоо гэл уйлал яриад тассан чи бит хоёр ингээ гадаа уйлаа суугаад байгаа байхгүй яасан мэдхгүй нөө хойно манай эмээгийн талын үеэл ингээд үс тэгэл эмээгийн талын үеэл орж ирэл яасан гэл хойш үзэл өжсөн чи аавч хоёр орж ирэл гэлтэнэ тэрийг бөө юм болоо. Тийм аймаг болчихсон. Тэгэд намайг би тэгж тэгсэн чинь би ингээд нэг хашаагаар орж ирээд урагшаага нэг гэрлүү эхлээд орсон гэсэн шүү дээ. Гэрлүү эхлээд орсон чинь намайг хашаагаар орж ирэхийн нэг 5 минутын өмнө сэргэлэн ингээд цай өгөөрөө оруулж өгөхөд зүгээрсэн байхгүй. Зүгээр. Өөдөө цай өгöd өгчих. Зүгээрсэн байхгүй. Тэгээ цайг нь хийж өчөөд уртлын гэрлүү ороод хэвтэй юу би хаалгаар орж ирээд яасан гэд тэгсэн чи хойш орсон ч гэрцсэн байхгүй. Би одоо боддөг шүү дээ. Яг миний одоо ч өөрийг нэг шүтдэг одоо амплоо гэж байдаг шүү дээ. Жүжигчин гэж байдаг шүү дээ. Одоо нэг идеал болгож авах. Идеал өөрийнхөө идеал болгож аавна гэж байдаг шүү дээ. Би бол амбиахыг гэж боддог байхгүй. Яг л энэ юм шиг л юм гоо жүжигчин болно доо. Яг л юм авьяастай. Тэр хүн бол зүгээр миний бодлоор бол зүгээр тасаргаач жүжигчин.
авьяас гэж байдаг бол нэг байгалийн өгөгдөл гэж байдаг бол тий. Тэгээ би нэг ярилцлаганда ах тэгэхэд нэг амц хэрэг байсан л та. Сонин дээр би тэгээ ярихгүй юу. Таны бас одоо хөндлөж өгч юм бэ гэхээр би яг энийг яриагаа ярихгүй. Тэгсэн чинь сонин дээр гарсан чинь ахмад тэрийг уншиж. Нэг өдөр байсан чинь. Хаана нэг л гэж. Ахаа би чадар дээр очиж олзаадах юм. Хөрөөд ирсэн чинь ахмад өрхий бөөм би энэ муудаад эргээд гайг болцсон тэр үн аахгүй. Тэгээс ах нь ярилцлага нь байсан. Мэд баярлаа. Сайн жүжигч юм болоорой гэдэг надад хэлчээ тэгээд яваад гэсэн байхгүй. Йоо ястаа их баярлаа хаа гэдэг. Тэр хүний тэр нэг хүнтэй харьцаж байгаа харьцаа тэр нэг уран сэтгэмж тэгээд тэр тайзан дээр тоглож байгаа тэр нэг ямар ч дүрээс айхгүй тоглож байгаа байдал тэр хүмүүсийг одоо өөр дээрээ татж байгаа байдал ямар ч үед нэг тийм аниаварлж байгаа те тэр үнэхээр бол бас гайхалтай хүн гэж боддог. Тэгээд би ч тайзан дээр өөрөө ингээд амар зоригтой гоё гарч яа те амар гоё гарч мундаг живч юм байна. Тэгээд амьдралын бас одоо би бас ухааныг бас би ч одоо шинэ үед байхаас анх бол ер нь амрихыг бол их дагсан шүү дээ. Эрдэнэч баг амьдарч ийлээ. Тэгээд сүүлд комеди арт гэдээ байгуулаа. Шинэ үед байхад тэр сүүлд манай мөрөдлөн театр байгуулахад гэж манай бас тоглолтод бас ороод тоглож лээсэн. Тэгээд надад их сайн байдаг гэсэн яагаад чи намайг айгүй хүндэлдэг. Манай аавтаа их найз. Тэр хөгшин залуу хоёр найз бол ганц юм дундаа тавиал уучдаг. Тэгэл хөдөөнөөс аав хүрээд ирэнгүүт алуу гамбатруу ирсэн үү алуу тоглолт үзүүлж байгаа урилга өгөөл урилга өгөнгүүт аавыг үзэж байгаа өдөр яадаг гэсэн гэж амбих заавч үзэж байгаа тий гэж гэсэн чи за ахыхаа энэ үгнүүдийг аваад чи ахыхаа энэ хүмүүсийн инээлгдэг хэсгийг аваад чи тоглоо гэд аавт одоо бэлэг барьж байгаа шүү дээ би тэрээ нэг найзаа гэдэг тоглолтог хэсэг байхгүй урд гэл хөвзүү ороод юм аа найзаа гэдэг номер тэр тоглолтог байсан байхгүй тэгсэн чинь тэгж амбих өнөөдөр аав чи үзэж байгаас билет авсан тий яах гэсэн чи за чи өнөөдөр гол дур шүү ахыхаа бүх хэлдэг үг гэж яваад байгаа. Хич өста гарангуудаас гол дор болоод нэгүүд бүх ах бараг миний масак туслах дор бол. Тийм л гоё сэтгэлтэй хүн байсан байхгүй та. Тэгээд тоглолтын сургууль тараад оройд өнөө шөнийн 3 цагт ингээл 3 4-ээс хараа шүү дээ. Тэгэл залуучуудаа ингээд тал талтай шнэ ахнаар хувааж аваад ингээд гэртэн өргөж өгдөг байхгүй. Тэгэл амби ах чи намайг нөгөө хороолын эцэст би нөгөө өргөөгөө хойно амьдэрдэг байсан. Аваалаа хөргөж өгөөл явна. Тэг өөрийнх нь гэр нусгоод юунд хороолд өгдөгсөн. Тэгээд намайг буулгаж өгтөл ийм манайх чи харанхуу гудам руу ороод тэгээд болнууд нахаа ингээд зогсчих би ингээд гэрлэг өгөөд орчихно гэдэг орчдөг байхгүй. Хөөе чи зүгээрөө гэл. Зүгээр ах би ийшээ орчихно гэл. Харанхууд нохоо уцуулаад тийшээ шуугаад орчдөг байхгүй. Тэгсэн чинь нэг өдөр тэгж хөрөж ихэд нэг байжсэн чил хөөш энэ шагааг юу яа да. Яг одоо нэг хойноос өнөр очиж харахгүй бол энэ хүүхэд орой болгоо хөрөж ихэд нэг харанхуу гудам руу гүйд нохоо шуугаад гүйж орчоод байна. Энэ тарашаад амьдраад байна яагаад энэ хэлээрөө. Нааг л явуулж байхгүй дээш. Энэ болгоч биш. Яг энэ өргөгөө хойшоогоо нэг юм нөхрөө гүйж орчоод байна. Сайхан. Чи манад амьдрах уу? Манад амьдрах юм яах яа одоо хэлээрээ. Тэгээд их дүүнэртэйгээ их тийм ойрхоо их мондөг хүн байсан шүү дээ. Манай нэг юм зүгээр уяат найз хэлсэн байхгүй. Тавка чиний эсэргүүтж байгаа, чиний ярьж байгаа, чиний наад балиар хорон үг бүх юм чинь эцээ өөрөө эргээд чи өөрөө тэр бүх юмдаа магтаж эхэлнэ. Тэнгүүд 2 жилийн өмнө би цагаан сарын эсрэг амар юм ярьжсэн. За тэгсэн. Би үргэлж дунд ч ороод хэрэгтэй тий. Хэрэгтэй. Тавка чи гэж манай нөгөө өөдөө мөдөө орж ирэнгүүтэл бараа гээл ингээд. Тэнгүүд одоо би ойлгож эхэлж байгаа байхгүй. Цагаан сар ямар эрхэм юм бэ? Тий. 5 сар өнгөрсөн он 5 сард манай ээж байхгүй болсон тий. За тэгээд эхэлсэн чинь аав одоо ганцаархна. Тэнгүүд тэр хүний цагаан сарыг өмнө ээж бүх юмыг зохицуулдаг байсан байхгүй. Бид нар бол очиод нэг үтрээл мах татаалтай бууц чимгээл гэдэг юм уу эсвэл уутных нь нэг чанах мөнгийг нөгөө ч гэдэг юм ингээл зөвхөн мөнгө л гэж бодоолсон. Мөнгөөр л зохицуулж болдог. Гэвтэл тэнд нэг юм хамаатан садныхаа хүмүүсийг харах тэгээд өөрийгөө хамаатан садан дундаа хамгийн эрхэм гэдгээ олж харах марк гэдэг бол тэр настай хүмүүс ямар гоё эрхэм гайхалтай юм байдгийг би одоо харж байгаа хөөх. Чи яг гоё өнцгийг олоод харцсан байна. Яг гоё өнцгийг. Ерөөсөө яг наач байхгүй найзаа. Ерөөсөө яг тэрнээс биш одоо тэр нэг шин хуандын тоолол моолол энэтрэж гэдэг юм уу? Тэр хятадын тэг Chinese New Year ч гэдэг юм уу? Заавал тэр олон шалтгаан одоо эсвэл бол заавал энэ цагаан сарыг муут тавих мавихтай биш. Хамгийн гол нь цагаан сарыг ямар нэгэн хэмжээгээр тэмдэглэн гэдэг өөр эрхэм байхгүй. Яг үнэ. Тий, яг үнэ. Амар эрхэм. Зүгээр тэр үгэн зүгээр ингээ хинт золохгүй байсан ч гэсэн тавга гэдэг үг нь ингээд сууж яхах нь чухал байхгүй. Яг үнэ. Тий. Тэгээд тэнд нэг юм эдэний дээжээ та хүртээ гэд тэгэнгүүтээ тий бэрийг нь авчиж өгсөн нэг юм пак гэл задраал тий. Тэгэнгүүт аливаа аваатаа аливаа маха уут тавиг үлдээ энэ жил уут тавиг уу тий. Тэгэнгүүт аливаа аха аваатаа маха хүндтэй гингүүт
аав тэнтэй гэл арчаалтай 82 төгш шүү. Гэл огтлоолтой. Тэгээ сүйтэй цайндаа хийгээл тэнд манай эхнэр сүйтэй цай самраалтай. Тэнд нэг юм атамзэр нь өөрөө нөгөө юм Монгол хүний нөгөө юм генд байна л да. 5,000 тэнд тэ эсэргүүцээд би цагаан сар дургу мургу бла бла. Нөө тэрийг хинч дийлэхгүй. Яг үнэ. Ямар ч нохон бат дийлэхгүй байхгүй. Явчихо. Бай. Юу гэсэн? Бай дуусах удаагүй шүү. Үгүй явлаа. Наатах унтраа. Үлчээ. Хөөе унтраа.